өргөн дэлгэр ард түмэн өнтөө сайхан өвлжиж байна уу. Цан татуусан хүлгэмэрт тай цастай өвлийг үл ажирн давхих адуучдын хиймэр дор эрэмгийн адуучдын тэмцээн ийхүү өрнөлөө. Төв сайхан нутгийнхаа адуучин залуусын ур чадвар морин ахуй өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Төв аймгийн адуучдын холбоо нь бүсчилсэн аврах шалруулах адуучин тэмцээнэ тогтмол амжилттай зохион байгуулсаар байна. Энэ удаа Төв аймгийн зүүн бүсийн аврах шалруулах адуучин тэмцээн түүхийн дурсгалд 13 дугаар зууны зохицолбор жаргал сайхны насан жаргал тэргүүттэй хамт олон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр өргөн дэлгэр ёс чудагтай амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний зохион байгуулалтанд Төв аймгийн адуучдын холбоон тэргүүн Үүр цайхын чин зөрөг, дэд дарга, өсөг жаргалын баян далай, нарийн бичгийн дарга, цэрэн жамцын чанцал дулам нар мандайлан оролцож аймгийнхаа 27 сумын адуучдыг нэгтгэн адуучин мэргэжлийн ур чадвар, морин ахуйн өв соёлыг олон нийтэд зөвөр ойлгуулж, зөвөр түгээн холбооны үйл ажиллагаагаа тууштай зохион байгуулалттай авч явж байна. Энэхүү тэмцээн адуу малтай харьцах, уламжлалт арга ухаан, уургалж бугуулдах, морь унах, адуучдын дэсвэр хатуужил, хиймэр сүрийг олон нийтэд бодиттойгоор харуулсан үзүүштэй сайхан тэмцээн уралдаан боллоо. Монгол эх орныхоо хийх хязгаарыг сахин мал сүргээ маллах, өв соёлоо тээж яваа Монгол адуучдын маань адуучин тэмцээн уралдаанаар дамжин эв нэгдэл өв уламжлалаа улам баттгаж байна. Ийм өргөн олон та бүхэн Монгол адуучдынхаа ур чадвар, өв соёлыг дэмжин галгарсан адуучдын тэмцээн уралдааныг шимтэн үзэж таалан болгоно хэмээн уриалж байна. За ингээд энэ сайхан өдөр 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманда Төв аймгийн зүүн бүсийн аврах шалралт адуучны тэмцээн хамгийн сүүлийнхаа бүсийг хийгээд Эрдэнэ сумынхаа адуучдын холбооны тэргүүн насан жаргалтай хамтран зохион байгуулж байна. За өөрийгөө сайхан танилцуулаарай. За намайг Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Төв аймгийн Эрдэнэ сумын адуучдын холбооны тэргүүн жаргал сайхны насан жаргал гэдгээ ингээд аймгийнхаа холбоо тэргүүн тэргүүлэгч гишүүдтэйгээ хамтраад аймгийнхаа зүүн бүсийн тэмцээнийг хийж байгаадаа баяртай байна. Тэгээд манай Эрдэнэ сумын адуучдын холбоо жилд сумын авраг 5 багийн дундах 11 бүрэлдэхүүнтэй шилдэг баг шалгаруулах адуучин тэмцээн 5 багийн өдөрлөг тэгээд оны эцэст 12 сарда шинэ жил гээд тэгээ шинэ жил дээр адуучин тэмцээн шагнал урамшуулалт авсан адуучдаа шагнал урамшуулах нэг иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг тийм л холбооны үйл ажиллагаа нэг иймэрхүү л ингэж явуулдаг да. За ингээд Тэнгэрдлэгцээ үзэн суугаад дэлгэр Монгол орныхоо онцөг үлмөрт аж төрн амьдран суугаа Монгол зоолон даа бүхэнд энэ сайхан гэрэлтэй тонголог өдрийн гэгээмэнд өргөн дэвшүүлье. Манай Төв аймгийн адуучдын холбоо өнөө жилийн бүсийн аврах шалралт адуучны тэмцээнэ хамгийн ихний бүсээ Төв аймгийн Дэлгэр хаан суманд 2025 оны 12 сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулад 12-ны өдөр Алтан булаг сумнаа зохион байгуулагдаад за хамгийн сүүлийн бүс Эрдэнэ сумдаар зохион байгуулах тэр өнөдөр ирсэн байна. За манай бүсийн тэмцээнүүд маань бол ер нь аймаг бүсийн тэмцээнүүд маань нэг суман дээр давтагдаж хийхгүй бас нэг сум одоо сум болгоныг тэгтээ болох үеднээс бүс үсээ аймгийн аваргаа ер нь өөр сум дээр ингээ хийг явдаг байгаа. Өргөн дэлгэр Монголын өнцөг булан бүртэйгээ нийт сайхан адуучин залуустай бүгдээрэнд нь амжилт үзээд өнөөдрийнхэн зүүн бүсэд оролцоод зүүн бүсийн авраг болох гэж сум сумаа зорин хүрэлцэн ирсэн адуучин залуустай бүгдээрэнд нь амжилт хүсье. За Төв аймгийн зүүн бүсийн аврах шалралт адуучин тэмцээний Архуус сумын адуучин залуучууд гарч ирж байна. За Архуус сум бол одоо сумын аврагаа тогтмол зохион байгуулдаг. За сумын адуучтаач гэсэн сумын засаглалын хамгийн газрын хүмүүс дэмжин ажилладаг. За Анар мандахын хүлэр тулга сумын аврагтай 2 дугаар байр шалгарсан Хөрөл Баатрын Намнан баяр
Инкватын Инкватрал. За сумын аврагтаа 4-р шалгарсан Насан жаргалын Максаржов, Доржин Чимэдрэгдсэн, Эрдэнэтийн Цогц сайхан, сумын аврагт дуучин Баяр сайхны Шижирбаатар, сумын аврагт дуучин Гэрлэгийн Одбаатар, Мөнхбатын Бэлэгт, Нямсүрэнгийн Болдоотор наргаж ижээ. За Төв аймгийн Зүмбэс 4 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа болоо да. За залуучууд бүсийн дэмцээ уралдаанд өргөнөөр оролцож байна. За Архуус сумын ихний дуучин Нармантахын хөдөр тулга гарч иж байна. За хар алга мөртөө явсан. Замарны явдлаас сад уургаш үрж байна. За 3 оноотой мөртөө шургуулна. 3 оноо гэдэг чинь одоо бас л бага оноо штэ. 4 адуу гаргаж өгч байгаа юм байна. Гол нь зогсоох ёстой. Адуу эргээд буцаад гашаа руугаар авчиж байна. За Хүрлбаатрын Намнам баяр гарч ижээ хийрмэртэй. За сумын аврагтай 2 дугаар шалгарсан адуучин залуу. За өнөөдөр ч дээгүр оролцох хаа. Шүүраа шүүрээд уургаа шүүрч байна. За шүүр урган дээр 6 оноотой болж байгаа юм байна. За мөртөө шурган дээр зөв талаасаа шургуулах бол тай. Сайхан ургалаад эргүүлчих байна. Сайхан халзан хазар гаргаж өгчтэй. За би түүхэн удаа шургуул харж байна. Саварггүй шургуулж. Нийлбэр оноо 15 оноотой болсон. Явган шурган дээр нь олон адуу гаргасан. За хажуудад явж байгаа. Шар хэрмэрийг ургалаад унаачж байна. За 2 дахь дуучин гарч ирээд оног 21 оноотой болголоо. За бас л өндөр оноотой болгож байна. За дараагийн дуучин Инкватын Инкватрал гарч иж байна. За шуутайл залуу да. За аймгийн авраг, аймгийн бүс сумын аврагтай ирнэ. Оролцоол явж идэг залуу. Дав үзсэн дуучин залуу. Ташуур урган дээр нойлж байгаа юм байна. Мөртөө шурган дээр нь 4 мөр гарсан. Та сайхан юмыг алдаж ах чинь ээ. Уул нь баараггүй шургуулсан. За тэгээ уургын мөр жоохон төгцсөн юм болоо да. За Насан жаргалын Максаржов хууламртай явсан сумын аврагтаа 4-р байр шалгарч ирсэн дуучаа. Уурал шүүрэн дээр оноо авсангүй. За мөртөө шүүрэн дээр буугуултах нэ. 2 мөр гарсан. Алдаж байна. За дараагийн дуучин Доржин Чимэдрэгдсэн. За шүүраа шүүрсэн. За хэтэрхий биеэрээ савжаанда морийг уйдаа дашуураа хаяад. За дөрмөөсөө авинш танилцааг бол залуу байна да. За монголчууд ирдэг. Өвөртөө орсон шар тусыг хэлээрээ түлхлээ гэж ярьдаг да. За Эрдэнэтийн Цогц сайхан. За шүүраа шүүрээд замарны явдлаас сад уургаа шүүрч байна. За дөвгүй шүүрч байна. Замартай ширүүн дээр нь 2 адуу гарсан. Алдаж байна. За 6 оноотой юм чинь явган ширгуулна. Явган ширүүн дээр ганц мөрийг гаргаж өгсөн. За урагшаа өөрөө мэдрээд нилээн чидаа урагшаа явж гад уургалсан болооч тооцоололдож байна. За сумын аврагт дуучин Баяр сайхны Шижирбаатар гарч ижээ. За сумын аврагт дуучин өнөөдөр сайхан оролцсноо. Уургаа шүүргсэн болооч алдаж байна. За мөртөө ширүүн дээр нь олон мөрийг гаргаж өгсөн. За уургын мөрч сайн мөр байна штэ. Сайхан өдөж шүү. За адууч дээр нь ийм сайхан уургын мөртэй болох ёстой. За дараагийн адуучин Гэрлэгийн Одбаатар гарч иж байна. За уургын мөрөө явуулсан энэ алга мөрчтэй сайхан явдаг мөр үлээ. За гол нь өөртөө сайн шүүрэх ёстой. За шүүрөө шүүрээд уургаа шүүрэхтэй мөртөө гавнаад шууд нойлж байна. За мөртөө шүүрнэр гол нь оноо авах ёстой. Эхний адуучин 21 оноотой байгаа штэ. Алдаж байна. За Мөнхбатын Бэлэгт гарч иж байна. Шарга мөртөө. За дашуурн дээр нилээн дутсан. За хоёр талдаа сэлгэхэндээ уургаа нүгэлдээ сэлгэсэн боловч алдаж байна. За мөртөө шүүрнэр нь ганц мөр гарсан. Алдаж байна. За Эрдэнэ сумын адуучдын холбооныхан бас сэтгэлтэй байна. Сайхан улаан алдсан гэр бариад өнөөдрийн тэмцээн уралдаанаа дэг журамтай зохион байгуулалтыг өндөр түвшинд хийгээд тэмцээн уралдаанаа зохион байгуулж байна. За үлгэр жишээ сайхан холбоо байна. За Нямсүрэнгийн Болдоотор гарч ирсэн. 3 оноотой мөртөө шургуулнаа. Архуус сумын сүүлийн адуучин. За шар хэрмэрийг ургалсан болооч алдаж байна. За Төв аймгийн Баян сумын адуучин залуучууд гарч ирж байна. За аймгийн бүсийн авраг шалгуурал адуучин тэмцээнд 2-р байр шалгарч ирсэн Бүрүүдэржийн Алтан шагаа, Мөнхбатын Мөнхцогт, Сүхбаатрын Батбаатар, Батчулууны Ичин нуруу, Баатрын Даваажав,
Сумын авраг атуучин даваа сүрэнгийн Мөнхбаатар. Завран уургач мантхийн бүрүү жаргал дорж бүрийн энг тайван. Завайн сумын атуучдын холбоон дэргэн цогогийн Батсүх Эрдэнэгийн бэлэг бат наргаж ижээ. Завайн сумын атуучдын холбоон дэргэн цогогийн Батсүх залуучуудаа энэ тэнд дагуулаад тэмцээн уралдаанаас оролцож харагддаг. Өөрөө ч гэсэн сайхан уургалдаг. За сумын аврага жил болгон уламжил болгон зохион байгуулдаг. Завайн сумын эхний атуучин бүрүү доржийн алтан шагаа гарч иржээ. За шүүраа шүүрээд за хоёр талдаа сэлгэхэндээ атуучны авхал самбаг харуулгасан боловч уургалдаж байна. За мөртөө ширүүн дээр дэлсүү сайтай сайхан хэр азрыг ууруулсан боловч алдаж байна. За Мөнхбаатарын мөнх цогт сааврын марчээр ширүүхэн жарж ирж байна. Дашуураа шүүрээд уурган дээр дутж байна. Уургын мөр уурган дээр гараад тонгоосонгүй. За мөртөө ширүүн дээр нь хоёр мөрийг гаргаж өгсөн. Хүрэн алдсан азрыг уургалаад бүхэл 9 өнөө аваад нийлбэр оноо 12 оноотой олж байна. За би түүхэн удаа ширүүл харж байна да. За харин баараггүй шургуулж. За өнөөдөр сайхан мордоо ялгачихсан. За би тэгээд ярьдаг доо ерөн сайхан залуучууд заавын хүүхдүүдийг ялахгүй тэмцээн урлагийн зохион байгуулна гэдэг чинь үнэхээр сайхан дундаас нь суглаал ургалж байна. За нийлбэр оноо 18 оноотой олчж байна да. Уургад шүүрэн дээр бүхэл оноо авсан болчтой. Оноо нилээн нээшээ гарч ирэхээр 3-4-дөө жигдхэн оролцоол явж байна. За Сүхбаатарын Батбаатар Сахаралаг мөртэй нөгөө сайхан жавнда хараалаг мөрөл зоригтой. За Монгол мөр нэг ийм л байдаг да гэдэг сайхан шинжийг харуулсан. Сайхан мөр байна. 3 оноотой болсон. Мөртөө ширүүн дээр нь олон мөрийг гаргаж өгчээ. За уургын мөр явуулах ёстой. За байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноо аваад 12 оноотой болж байна. За би түүхэн удаа ширүүл харж байна да. Сайхан уургалаа бүргэний хойд дээр сууж харагдаж байна. Явган ширүүн дээр нь 2 оддог гаргаж өгсөн шар хэрмэрийг уургалсан боловч 2 дөгчих юм а. Шууд нойлж байна. За адуучин залуучууд нэг л дөх ёстой. Дөрвөндөө эхний адуун хаяад зардлын адуунд ч жигтэй хэн уран хайжтэй уурга. За бас л илдэвтэй адуучин байна. Савчулны ичин нороо гарч ирж байна. Нийслэлийн авраг шударгал адуучин тэмцээнд шилдэг 15 шалгарсан адуучин. За шүүраа шүүрээд уурга шүүрсэн. За сумын аврагт нэг өдөө 2 дугаар шалгарсан адуучаа. 3 адуу гарсан. За нүүдэлчин фестивалийн авраг адуучин Барин Бямсүрэн аврагын медаль нааданд энэ зун төрүүлсэн штэ. Бас л хол тасархай төрүүлж харагдсан. Ер нь хол өрийн ширгүү тэмцээн, бооцоо ширгүү тэмцээнд Саавар Монгол төрөлх тэмцээн уралдаанд очиод оролцоод үзсэн адуучин. За тэгэхээр хил дамнаж тэмцээнд оролцоод үзсэн залуу. За Баян сумын дараагийн адуучин Баатрин даваа жав. За шүүрэн дээр нилээн дутсан морины явдлаа залсан уурган дээр завуурга авах шүүрэх боломж байсан. Алдаж гарагдж байна. Мөртөө ширүүн дээр нь 5 морийг гаргаж өгсөн. Бас алдаж байна. За Баян сумын авраг адуучин даваа сүрэнгийн Мөнхбаатар гарч иж байна. Хүрмэртэй. За шүүраа шүүрээд морины явдал сулраад завуурга шүүрхсэн боловч эдээ уурга шүүрэх боломж байсан. За морины явдал сулраад завуургыг шүүрчлгүй яах вэ бодсон баха. Тэгээл алдчихж байна. За 3 оноотой байгаа да. Дурдуур нь гарч ирсэн араар нь зүтгээд алдаж байна. За манай ганган бүжээ гарч иржээ. Мантхийн бүрүү жаргал. За уургыг чирэн сайхан эзэмсэн залуу да. Жигтэйх нарийн нэндэн уургалдаг залуу. За мөртөө ширүүн дээр ганц мөрийг гаргаж өгсөн. За ингэж л одоо хөвүүлж айдаг. За эдий алдаж байгаа ч гэсэн бас л уурган гоё очиж байна. Дорж бүрийн инг тайван. Дашуураа шүүрээд за уургын мөрч ханараад ах чинь уургын шүүрүүлсэнгүү. За 3 оноотой мөртөө ширгүүлсэн ганц дуу гарсан хушуултчлаа шүү. Тэмцээнэ өндөрлөж байна. За Баян сумын адуучдын холбоон дэргэн цогогийн Батсүх. За өөрөө сумын аврагтай 3 дугаар байр шалгарч байсан. За хоол өрийн шургуу тэмцээн. За ер нь бүхэл тэмцээн уралдаанд очиж оролцсон да. Төв аймагт болж байгаа тэмцээн уралдаанд ер нь л очино гэж үзсэн шүү. Сайхан залуучуудаа дагуулад бас ихтгэлтэй залуу. За Эрдэнэгийн бэлэгт гарч ирж байна. Баян сумын сүүлийн адуучин. За шүүрээ алдаж байгаа юм байна. Уурга бас алдажээ. За наавсангүй мөртөө ширүүн дээр оноо авах юм бол 9 оноотой олон явган шургуул хэрхэн авна. 3 адуу гарсан. Хушуултчлаа. За дараагийн сум болох Хурдны үлгэн нутаг
Баян цагаан сумын адуучин залуучууд гарч ирж байна. За Баян цагаан сумаас Сүхбат, Отхон дорж, Баатар зөгтийн Уян бадрах, Наран хүүгийн Цолонбаатар, Оргодлын Лүүжин хорол, Сумын авраг адуучин Бумын Сүхбал, Сумын хошоо авраг адуучин Лав Гүсрэнгийн Алтан шигаа. За аймгийн төвийн мөнгөстэй 3 дугаар ажил гарсан Оргодлын Аранзан Дамбирал, Даваа жавын Чинзэрэг, Авдийн Эрдэнэ зөвхт нар гарч ижээ. За Баян цагаан сум бол адуучин тэмцээн бас сайхан хөгжсөн сумын аварга тогтмон зохион байгуулдаг. За сумын адуучдын холбоон тэргүүн гончиг сүрэн тэргүүн за адуучтайгаа нийлээл аймгийн бүстэй оролцож гарагдсан. За Баян цагаан сумын адуучтай сайхан нэгтгэж зангидж за дуугруул дуунаг докторуул хүчнэг байдаг холбоо. Баян цагаан сумын эхний адуучин Сүхбат гарч ижээ. Харал гэмэртэй. За дашуура шүүрээд морийг уйдаж хөдлөгөөд дашууртайгаар уурга шүүрч байна. За дашуур уурганы хооронд 15 м байгаа. Самартай шүргэнээр 3 морийг гаргаж өгсөн. Алдаж байна. За аюун шүргүүлэх хэрэгтэй. 6 оноотой байгаа да. 3 адуу гарсан хараатай тэ алдчих юм да. Сайхнаанаас нэтэж идэж гал уургалсан штэ үг нь. За Отхон дорж гарч ижээ. За дашуура шүүрээд саврны явдал жигтгэн орж ирээд уурга шүүрч байна. Самартай шүргэнээр 4 адуу гаргаж өгсөн. Үзүрийн адуу шургуулсан уургын морой суулганда. За арай жоохон зүтгэдгээр нь хийгээд 3 шүүгчийн нэг 3 оноотой болоод нийлбэр оноо 9 оноотой болж байна. За аюун шүргэн дээр 9 оноо бол 18 оноотой болон 4 адуу гарсан үзүрийн адуу шургуулсан. Алдаж байна. За Баатар зөгтийн Уян бадрах. За дашуура алдаж байгаа маань мөрний явдлаас ассан морьчтой ханарсан. Уурга шүүрсэн боловч аваад татгад алдаж байна. За оноо аваагүй байгаа дамартай шүргэнээр оноо авах хэвээр ганц адуу гаргаж өгсөн дутаж байна. За Наран хүүгийн Цолонбаатар гарч иж байна. За дашуура алдсан мөрний явдлаас ассан уурган дээр ирээд тонгоосонгүй. За сумын аврагтай 3 дугаараар шалгарч ирсэн адуучин за өнөөдөр яагаад ч юм болсонгүй тэмцээнэ өндөрлөж байна. За Оргодлын Лүүжин хорол заалга мөртөө явсан. За дашуура алдаж байгаа юм байна. За мөрний явдал жигтгэн орж ирээд уурга шүүрч байна. За 3 оноотой мөртөө шургуулж байгаа. 2 адуу гаргаж өгсөн. За хүрэн алдсан газрыг уургалаад байран дээр нь эргүүлээд за нийлбэр оноо 12 оноотой болж байна. Одоогийн байдлаар. За би түүхэн удаа шүрүүл харж байна да. Асал сайхан ургалж. Явган шүргүүн дээр нь 3 адуу гаргаж өгсөн. За урагшаа гүүгээд цааш нэг алхаад. Зараар нь гарч байгаа адууг сайхан ургалж байна. Асал адуучны авхал самбаг харууллаа да. Застай өвөл цантай ургаар 70-тай адуу ургална гэдэг чинь бас адуучны. За ерэн сайхан хиймэр юмаа гэж хэлэхэд ерэн буруутахгүй шүү. За дэсвэр төвчээрийг одоо харуулж байна да залуучууд. За Баян цагаан сумын дараагийн адуучин Бумын Сүхбалт. Сумын аврагтай дөрвөлсэн адуучин. За дашуура шүүрж байгаа байна. Морины явдлаас ассан дашууртайгаар уурга шүүрч байна. За уурга шүүрэхдээ жоохон урдаа шүүрч үгүй юу. Сайхан ч уртуурга барьдаг залуу байна. Самартай шүргэнээр нь ганц адуу гаргаж өгсөн уурга алдчих юм аа. Шууд нойлж байна. Сумын авраг адуучин Лав Гүсрэнгийн Алтан шигаа гарч иржээ. За Баян цагаан сумын шилдэг адуучинда хол өрийн шургуу тэмцээн. За Баян цагаан сумынхаа нэрийг ч олон удаа өндөрт гаргасан. Сайн адуучин Самартай шүргэнээр ганц адуу гарсан. Нийлэн холоор гарчлаа да. Өөрөө сайхан яваал уургалж байна. За уургал шүүрэн дээр нойлцсон байсан. Мартай шүргэнээр ингээд 6 оноо аваад явган шүргүүл хэрхээ авч байна. За Монгол улсын авраг адууч Амбаалагдны Алтан шигаа аврагыг за дэмждэг. За өөрөө ч дутхааргүй авраг адуучинда. За явган шүргэн дээр алдчих юм аа. Тооцоололдож байна. За сумын хошоо авраг адуучин Оргодлын Аранзан Дамбирал харалга мөртөө явсан. За дашуура шүүрж байгаа юм байна. За асал уурга шүүрчээ. 6 оноотой болсон. Мөртөө шүргэнээр нь 2 адуу гаргаж өгсөн. Мөртөө шүргэнээр уургалаад бүхэл 9 оноо аваад 15 оноотой болж байна. За хажуу талаас нь ер нь хүнээр шахуулаагүй юм байна да. За өөрөөсөө явж уургалаа гэж үтсэн юм байна. За ер нь зөвлөдөө улсын авраг нь том талбай дээр явагддаг. За тэгэхээр одоо нас тасаад сурч болжтэй. За улсын аврагт алдна гэж юу аах вэ? Сурцсан адуучид.
За ингээд 24 оноотой болж байгаа байна. За ганцаараа тасарч байна да. За нэг хүн 21 оноотойгоо одоогийн байдлаар. За Баян цагаан сумын Аранжин Дэмбэрэл сайхан оролцож байна. За аймгийн төвийн бүстэй 3 дугаар шалгарч ирсэн 2024 онд за би түүхэн удаашруу тарж байна. За яа харахгүй 9 онооны уургалтыг хийжээ. Таваажавын чин зэрэг Баян цагаан сумын дуучин за шүүра алдаж байгаа байна. Уурган дээрээ бас уурга алдажээ. За эхний ядууч 24 оноотойгоо аль болох 3-4-тэй жигдгэн оролцож ажил дэшээ гарч ирнэ. Мөртөө шурган дээр алдаж байна. За Баян цагаан сумын сүүлийн дуучин Авдын Эрдэнэсөгт. За сумын аврагта нэг удаа 2 дугаараар шалгарсан дуучин ташуура алдаж байгаа юм байна. Марны явдлаас уурганыхаа араас нэг донгоогоо заагалаас нь шүүрээд авч байна. За мөртөө шурган дээр 2 мэрийг гаргаж өгсөн. Сайхан уургалсан яван дундаа дэвэд дуугаас сож байна. За дөрөвөндөө ингээд хушуулдаад яван дундаа дэвэд дуугаас зогсоох юм бол нэг оноо хасагддаг. За тэгээ дөрмийн дагуу 6 оноотой болсон. Нийлбэр оноо 9 оноотой болж байгаа юм байна. Явган шурган дээр хойшоогоо нэг алхаад уургалсан боловч алдаж байна. Нэлэх Баян жаргалан сумын адуучин залууч гарч ижээ. За сумын 4 удаагийн аврагт туучим Баасан сүрэнгийн баяр сайхан. За сумын аврагта 2 дугаар шалгарсан Ням сүрэнгийн даваа далай. Аймгийн аврагт дуучин Ням сүрэнгийн даваа дөрж. Сумын аврагта 2 дугаар байрт шалгарч ийсэн Цэрэн даваагийн Дэмбэрэл дадуу. Сумын аврагта 3 дугаар байр 4 дугаар байр шалгарч ийсэн Үлзий батын Отхон баяр. Чулуун батын баяр нэмэх. За аймгийн бүсийн аврагт дуучин Лав сүрэнгийн Болдоотор. Сумын хөшөө аврагт дуучин Ишчамцын Мөнхбат. Баянбаатрын Амар жаргал. За аймгийн бүстэй 3 дугаар шалгарсан Наран хүүгийн Базар сүхнэр авч ижээ. За Баян жаргал сумын адуушин залуучууд ер нь бүгдээрээ амжилт үзүүлсэн залуучууд байна. За яа харахгүй сумын адуучдын холбоос сайхан ажилладаг. 6 сард жил болгон сумын аврага өхөн байгуулдаг. За сумын адуучдын холбооны тэргүүнээр мөнгө эрдэнэ ажилладаг. За 2022 оноос хойш шахгуулаад аймгийн аврагаас бүхэл тэмцээн уралдаанд нь адуучдын холбооны тэргүүн мөнгө эрдэнэ дагаад явдаг. Бас сэтгэлтэй залуу. Адуучдын холбооч бас сайн ажиллаж байна гэсэн үг. За энэний тод жишээ саяны адуучданд бүгдээрээ л амжилт үзүүлсэн цол гүншин их тамаа гэж монголчууд ярьдаг. Яа харахгүй залуучууд нь цол гүншин ихтэй амжилт үзүүлсэн залуучууд байна. За сумын 4 удаагийн аврагт дуучин Баасан сүрэнгийн баяр сүх гарч ирж байна. За аймгийн бүсийн аврагаас авсан медальтай залуудаа задшуура алдаад уурга бас алдаж байгаа юм байна. За мөртөө шургуунд ганц алаг мөр гарч ирсэн. Дутаж байна. За Нэм сүрэнгийн даваа далай сумын аврагта 2 дугаар шалгарч ирсэн дуучин. За нэг танил зэрд мөртэй гарч ирж штэ. За аймгийн аврагт дуучин Нэм сүрэнгийн даваа дэр уургын зэрд мөр нь мөн үү шүү. Их л адилхан мөр байна да. За мөртөө дээр алдаж байгаа юм байна. За аймгийн аврагт дуучин Нэм сүрэнгийн даваа дэрж. За Актан нүрэ түлгэж ирсэн наадандас оролцож байлаа. Сумын аврагта 4 удаа дөрвөлсөн аймгийн бүстэй 2 дугаар шалгарсан дуучин ташуур урган дээр 6 оноотой болж байна. За мөртөө шурган дээр 2 мэрийг гаргаж өгсөн. Алдаж байна. За явган шурган дээр алдах юм бол одоо тэмцээнэ өндөрлөн гэдгийг өөрөө сайн мэдэж байгаа. Саган цоддоо гаргаж өгсөн хитрхи хаширлчих юм аа. Хошуулдж байна. Цэрэн даваагийн Дэмбэрэл дадуу. За сумын авраг шидрүүл дадуучин тэмцээндээ 2 дугаар байр. За 2020 он 2021 онд тусгай байр шалгарч ирсэн дадуучин. За шүүр урган дээр 3 оноотой болсон. Мөртөө шургуун дээр 2 мэрийг гаргаж өгсөн. За шар хэрбэрэг байран дээр нэргүүлээд. За өөрөө унчлаа шүү. Гэтэ уурга алдаагүй оноогоо авна. Аюун шургуун дээр нь ганц мэр гарчээ. Зөвдлөөс уургалсан. За ханаруулж ирээд. За дуу унагчлаа шүү. За гэхдээ 3-4-өлдөө жигдхэн оролцож байна. За бид бүхэн удаашруу тарж байна да. Сайхан лавхын хийгээл бацж идэг залуу байна. За Баян жаргал сумд бол сайн адуучд их байгаа. За Үлзий батын Отхон баяр гарч иржээ. За сумын аврагта 1 удаа 3 дугаар байр, 1 удаа 4 дугаар шалгарч ирсэн. За Актан нүрэ түлгэж ирсэн наадмын сорилго наадмаас шалгарч ирсэн адуучин. За шилийн үлийн нутаг Шилэнбөг тайрхан дээр очи тэмцээн уралдаанд оролцож байсан. За мөртөө ширгүүн дээр нь 3 мэрийг гаргаж өгсөн. Уургалсан. За байран дээр нэргүүлсэн давг нь 3 онон дээр эргүүлсэн ч гэсэн
уурга мутлахтай хаана ч мутлахынаас харж байгаа. Явган шургуун дээр алдаж байна. За Чулуунбатын баяр нэмэх хонгор барьтай гарч ирж байна. За марны зөвд бол тонгоосон дашуураа шүүрсэн марны явдлаа зассан за уурган дээр уурган мөр хол өнгөрчлөө. За мартай шургуунаар ганц баярыг гаргаж өгч байгаа юм байна. За уурган мөр жигдхэн хөдөлгөөгөөл уургалж байна да. Асал адууч юуны мэдрэмж юм аа. Сайхан уургалж байна. За урт уургаар арч уургалдаг залуу байна. Явган шургуунаар ганц баярыг гаргаж өгсөн. Урт уургаар хүүдээд уургалсан. Тасаллалдаж байна. За Лавгагийн Болдбаатар хонгор барьтай явж байна. За марны зөвд бол тонгоох нь дашчуур дээр нилээн дутсан марны явдлаа зассан уурган дээр ирээд ургаж урж байна. За уурган мөрөө жоохон биеэрэл залчиж штэ. Сайн уурган мөр байна да. Асал танил уурган мөр болоо да. За аймгийн авраг атууч Төмөн Дэмбэрлийн Батцэргийн хонгор мөр болоо да. Морьтой ширүүндэр адууга байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноо авч байна. За сумын авртаа дөрвүүлжсэн. За нэг удаа дөрвүүлээ, нэг удаа дөрөвдүгээр шалгарсан. Аймгийн бүстэй нэг удаа дэргүүн байр. Нэг удаа гуравдугаар шалгарч ирсэн адуучин явган ширүүн дээр бүхэл 9 оноо аваад нийлбэр оноо 21 оноотой болж байна. За бас сайхан оролцож байна штэ. За тэгтээ авраг хүн чинь авраг л байдаг юм аа. За сумын гişи авраг адууч Исчамцын мөнгөт. За өнөөдөр алдаж болно. Маргааш төрүүлнэ л гэсэн үг. За сумын аврагтаа 2 удаа төрүүлсэн залуу. За Баян жаргалын сумын за шуута адуучдын нэг Баянбаатарын амар жаргал гарч иж байна. За сартаа адууны сарын харна саргуу адууны магнаг л хардаг хүндээ. Шүүрэ алдаад уургаж үрж байна. Морьтой ширүүн дээр за тэр уургын морьтойгоо унчиж байна. За унаагүй хэлсэн бол бас л хашир адууч аваал үлдэнэ. За Баян жаргалын сумын сүүлийн адууч Нарангуугийн Базар сүх. Аймгийн бүстэй 3 дугаар шалгарч ийлаа. Сумын аврагтаа 2 дугаар шалгарч ирсэн адуучин за шүүрэ алдаад уургаж үрж байна. За морьтой ширүүн дээр ганцхан барыг гаргаж өгч байгаа юм байна. За адууч шир үнж гарлаа да. Ханаргуулж ирээд уурга алдаад тавиад уучж байна. Дараагийн сум болох Баян Дэлгэр сумын адуучин залууч гарч ирж байна. За Баян Дэлгэр сумын адуучдын холбоон дэргүүн сумын авраг адуучин Цэвэндэр Жимбол Баяр, аймгийн авраг адуучин Төмөн Дэмбэрлийн Батцэрэг, Буян гişгийн Пүрүүдэрж, Гэрэлт одын Бямбочор, Эрдэнэ чулууны Баасандэрж, Буян цогтын Балдан Соном, Энкватын Нямдэрж, Эрдэнэ цэцгийн Буянбаатар, Алтан хуйгийн Батханбаяр, Галсандэржийн Батцаахан наргаж ижээ. Баян Дэлгэр сум бол сумын аваргаа бас зохион байгуулдаг. За залуучууднаас хамжил үзүүлж байгаа. За Төмөн Дэмбэрлийн Батцэрэг аварга адуучин Талын Дүмэн адуучин дэмжээд 1 удаа 2 дугаар байр, 1 удаа 3 дугаар байр шалгараад байгаа залуу. За Баян Дэлгэр сумын адуучдын холбоон дэргүүн сумын аварга адуучин Цэвэндэр Жимбол Баяр. За асал сайн залуу да. Уургыг одоо сайхан залгадаг. За жигтэйхэн сайхан уурга өрн штэ. За морьтой ширүүн дээр ганц удаа гарсан хонгор бараа явуулсан. Уургалаа зогсоож байна. За нийлбэр оноо 9 оноотой болж байна. За явган ширүүн дээр 9 оноо бол 18 оноотой болно. Хошуултж байна. Аймгийн авраг адуучин Төмөн Дэмбэрлийн Батцэрэг. За аймгийн бүстэй 2 удаа дөрүүлсэн. Аймгийн аврагаас 2 удаа хүрэл медаль хүртээд байгаа. Сумын аврагтаа дөрүүлсэн. За бас л амжилт үзүүлж байгаа. За Төв аймгийн Шилдэг адуучин за морьтой ширүүн дээр алдаж байна. За энэ уургын морь нь бол онцлогтой. Морьтой ширүүн дээр жоохон зайд хурд авдаг. Бас л өвөрмөс морьтой. Том зүрхтэй. Уурга шуурын дээр залуучуудаас гуйгаал уурга шүүрдэг. За халгаж үзээгүй. Бас л гайхалтай морьтой. За Буян гişгийн Пүрүүдэрж. За морьтой ширүүн дээр асал нэлээ урт уургаар уургалах болтой шүү. За асал оёонж байна. За уургын морь суулганда. За нөгөө яриад байгаа хонгор морьч юм штэ. Асал сууч л байдаг морьтой. За тэр хойноос нь асал тэр хүн зандас дарбахад л хөдөлж байна. Асал ховорхон дөрөх морь энэ морь бол Гэрэлт одын Бямбочор. За дэшүүраа шүүрж байгаа юм байна. Самарны явдлаас сад уурган дээр ирээд уурга алдаж байна.
За мөртөө ширүүн дээр нь 3 адуу 4 адуу гарсан тооцоололдож байна. За Эрдэнэ чулууны баасан дэрж. За сумын аврагтаа 1 удаа 2 дугаар байр. 1 удаа 3 дугаар шалгарч ирсэн адуучин уурган дээр ирээд уургаш үрч байна. За мөртөө ширүүн дээр нь 2 мэрийг гарч ирсэн үзүүрийн алга мэрийг уургалсан да. Явган ширүүн дээр ганц азар гаргаж өгч байгаа байна. За адуу байр нь уургалт цог туссаад уургалаад авч байна. За нийлбэр нь 15 ноттой болжээ. За алдсан мөртөө буян зогтын балтан соном. За дашуурнаар нилээн дутсан морины явдлаас занаг байдалтай сэлгсэн. Уургаш үрээд 3 ноттой болж байна. За мөртөө ширүүнээр уургын мөрөө явуулаад үг нь уургалсан. За та алдчих юм аа. За баян дэлгэр сумын дараагийн адуучин Энкватын нямдэрч. За уургын хонгор мөртөө явж та нөгөө хонгор мөр. За харин залуучууд ярьдаг далан дээр нь ганц л гараараа дарахад хажууд ишээ зайлж өгж уургын шүүрүүлдэг. За ийм л сайхан мөртөө. За Эрдэнэ цэцгийн Буянбаатар харуулга мөртөө явж байна. За дашуура алдаж байгаа байна. Уурган дээрээ уургын мөр уурган дээр гიშгээд алдаж байна. За мөртөө ширүүн дээр нь 3 адуу гаргаж өгсөн. За дунд нь явж байгаа адуу уургалсан боловч алдаж байна. За баян дэлгэр сумын сүүлийн адуучин Алтан хуйгийн Отгон баяр. За сартай хүрмөртэй гарч иржээ. Морины зөвд бол тонгоохон дашуурнаа дутж байгаа байна. За уургын морины явдаг шагалаад уургаш үүргэсэн боловч бас алдаж байна. За мөртөө ширүүн дээр нь 2 адуу гарч ирсэн. За эргүүлсэн боловч тэр чигтээ гараа авчиж байна. За дараагийн сум болох Төв аймгийн төвийн сум 100 мод сумын шилдэг 5 адуучин залуучууд гарч ирж байна. За аймгийн авраг адуучин Энхбатны нэвшин жаргал. За холбооныхаа түгийг барайл гарч ирж байна. За дараагийн адуучин Гом сүрэнгийн Батболд аймгийн аврагаас хүрэл медаль үрдэж ирсэн адуучин. За Минд баярын Ундрах баяр, Ууган баярын Эрдэнэ очир, Буучим Батчулуун наргаж ирж байна. За аймгийн авраг адуучин Энхбатны нэвшин жаргал аврагын хувьд бол нийслэлийн аврагаас 5 дугаар шалгарсан. За сумын аврагт 5 удаа дөрвүүлсэн. За аймгийн аврагт дөрвүүлжсэн. Асал уртуургаар сайхан ургалдаг залуу. За шарга мөртөө иржээ өөрийнхөө мөртөө. За дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд ургаа шүүрч байна. За ингэж л одоо уруу дашуурыг цэвэрхэн шүүрдэг. Морины явдал жигтгэн. За мөртөө ширүүн дээр харин тооцоололдож байна. За 9 ноттой явган ширгүүлэх болтой. За бугуултан дэ хой. За 2 адуу гарсан. За бугуултыг сайн эзэмсэн байж тээ. За урд нь би одоо бугуулж ясныг нь одоо харж байлгүй лөө. Сайхан урт туургаар л уурлаад идэг. За өнөө өдөр ч бас л бугуулын гайхамшиг харууллаа да. За би түүхэн удаан ширүүл харж байна. За адуучин яарч болохгүй, сандарч болохгүй тооцоололттой байна гэдгийг сая харууллаа. 2 адуу гарч ирсэн. Ард нь явж байгаа дүүгэл бугуулдаа зогсоож байна. За Гом сүрэнгийн Батболд сумын аврагтаа 1 удаа 2 дугаар байр, 1 удаа 3 дугаар шалгарч ирсэн адуучин. За 6 ноттой болсон мөртөө ширүүн дээр нь зогсоож байна өө. Сайхан шар хэрмэрийг гаргаж өгсөн юм байна. За би дүүгэн удаан ширүүл харж байна. За асал сайн залуу хол ойрын ширгүү тэмцээн, бооцоо ширгүү тэмцээн жолон орж байгаа. За явган ширгүүн дээр харин ургалаад адуугаа унгачж байна. За нийлбэр нь 21 оноотой болж байна. За 24 оноотой, 21 оноотой залуучууд их болж байна. Зүүн бүсийн адуучин залуучууд жигтгэн оролцож харагдаж байна. За 100 мод сумын дараагийн адуучин Минд баярын Ундрах баяр. За шарга мөртөө явжээ. Дашуурн дээр дутж байгаа юм байна. За уурга харин шүүрээд 3 оноотой болж байна. Мөртөө ширүүн дээр нь 2 адуу 3 адуу гарсан алдаж байна. Ухтах баярын Эрдэнэ очир. За дашуура шүүрж байна. Хээр мөртөө гарч ирсэн. Уурга алдчихлаа. 100 мод сумын адуучин залуучууд бүгдээрээ л 5 алдын уургаар уургалж байгаа харагдаж байна. За 100 мод сумын сүүлийн адуучин Буучим Батчулуун гарч ирж байна. Шарга мөртөө. За дашуура нөгөө артаас илгээд уурга голоос нэг тонгоогоод үзүр дүрхэн нэг тонгоогоо шүүрч байна. За 6 ноттой мөртөө шургуулсан 2 мэрийг гаргаж өгсөн хонгор алдсан адуу байран дээр нэргүүлээл бүгд 9 оноо авч байна. За нийлбэр оноо 15 ноттой болсон.
За би түүхэн удаашруу тарж байна. За аюун ширүүн дээр ганц дуу гарсан. За осол ургалж идэг залуу байна да. За ингээд 24 оноотой болоод гараад ирлээ. За хоёр хүн 24 оноотой болоод асарч байна. За дараагийн сум болох хурдны үлгэн нутаг Сэргэлэн сумын Сэргэлэн залуучууд гарч иж байна. Аймгийн авраг хатуучин Ганбаатарын Зацрал, сумын авраг хатуучин Лувсанбалдангийн Оюнбаяр, Мөнхбатын Улаана, Нэргүүгийн Санчир, Батчулууны Буян нэмэх, Лувсандоржийн Батчулуун, Монгол улсын авраг хатуучин спортын дэд мастер Манчгийн Отгонбатын Хасар нар гарч ижээ. За Сэргэлэн сум бол одоо жил болгон сумын аврага тогтмол зохион байгуулдаг сумдуудыг аймгийн авраг хатуучин Ганбаатарын Зацрал хонгор барьтай гарч иж байна. За шүүраа шүүрээд уургаа шүүрээд авлаа. За мөртөө ширүүн дээр нь ганц мөрийг гаргасан хонгор бариараа хонгор барийг ширүүлсэн боловч уурганы хувин тасарж байна. Явган ширүүн дээр нь ганц адтуу гаргаж өгсөн. За та алдна гэж юу аах вэ? Ерөн сайн залуучууд мөртөө дээр алдах юм бол явган дээр алдна гэж байдаг. Аль эсвэл хоёулыг нь ургалж гаргадаг. Бүр сайн аврагууд штэ. Ганбаатарын Зацрал бол урт уургыг сайхан эзэмсэн. Сайн адуучин. Сагт нүрээ түлгэж ирсэн наадмын авраг адуучин Лувсанбалдангийн Оюнбаяр. За сумын аврагтаа дөрвүүлээд за улсын зүүн бүсэд 5 дугаар шалгарч ирсэн адуучин. За шүүраа шүүрээд уурга алдаж байгаа юм байна. За мөртөө ширүүнээр ганц адуу гаргаж өгсөн шар хэрмэр буулцсан болож алдаж байна. За Мөнхбатын Улаана гарч иржээ. За сумын аврагтаа 3 дугаар шалгарч ирсэн. За аймгийн бүстэй 3 дугаар шалгарсан адуучин. За шүүр урган дээр олчих юм аа. За мөртөө ширүүнээр ганц мөрийг гаргаж өгсөн. За байран дээр нэргүүлээд бүхэл 9 оноо аваад явган ширүүл хэрхээ авч байна. За бид бүхэн удаашруу тарж энэ да. За аюун ширүүн дээр ганц адуу гарсан урагшаа итэд нэг алхаад хойшоо нэг алхаад урагшаагүйгээд ургалсан боловч дутж байна. За Нэргүүгийн Санчир бор мөртэй гарч ирсэн уургын мөрн. За шүүрээ алдаж байгаа юм байна. Уурга нөгөөлтөө зэлгсэн боловч осол алдаж байна. За мөртөө ширүүн дээр ганц адуу гаргаж өгсөн дутж байна. За Батчулууны Буян нэмэх шарга мөртэй явсан. За шүүрээ шүүрж байгаа юм байна. Шүүртэйгээр уурга шүүрчээ. За уургаар нь хойноос нь ширн авч байна. За мөртөө ширүүн дээр ганц адуу гаргаж өгсөн. Алдчихлаа штэ. Сайхан 9 оноотой гарч ирсэн. Явган ширүүн дээр бас алдаад тэмцээнэ өндөрлөж байна. За Лувсандоржийн Батчулуун Сэргэлэн сумын адуучин шарга мөртэй явсан да шүүраа шүүрээд зааврын мөрний явдлаасад уурга шүүрч байна. Самартаа ширүүн дээр нь 2 адуу гаргаж өгсөн. Сард уургасаа. Зуурга хугалчуугүй юу. За би түүхэн удаашруу тарж байна. За уурганы хувин тасарсан юм байна штэ. За аюун ширүүн дээр нь 2 адуу гарсан. За асал гоё ургалдаг залуу байна. Хэдий алдаж байгаа ч гэсэн. За Сэргэлэн сумын сүүлийн адуучин Монгол улсын авраг адуучин Манчгийн Отгонбатын Хасар гарч ирж байна. За шүүрээ алдаад уурга шүүрээд авсан. За бага оноотой мөртөө ширүүлэх болтой. Мөртөө ширүүн дээр алдах юм бол тэмцээнэ өндөрлөн. За уурлаас болгож байна да. За улсын аврагаас 2 медаль авч ирсэн. За Монголын анхны гадагшаа явж адуу малж ирсэн адуучин хүн байдаг. За хүүдээ бол уургал эрдмээс зааж сургаж байгаа. За хүү бас өгөөтөлтэй. Бас л дэше өрсөлдөндөө насаар бол 18 уу 19 настай байгаа да. За дараагийн сум болох Мөнгөн мөртийн сумын адуучин залуучууд гарч ирж байна. За Баясгалангийн Ган тогтох, Баясгалангийн Ган зэрэг сумын аврагтаа 2 дугаар шилгарч ирсэн оюун эрдний Эрдэнэ толго, Чагнаа доржийн Бэлгүүн, Өлзий сайхны Отгонбаяр, сумын авраг адуучин Отгон сүрэнгийн Мөнх жаргал, Бат сайхны Амар төвшин, Санжматвийн Мөнгөн хуйг, Алтан гэрлийн Сэргэлэн, Буянбатын Амсраа нар гарч ижээ. За Мөнгөн мөрт сумынх нь өнөөдөр сайхан оролцох хаа. За Баясгалангийн Ган тогтох сумын аврагтаа 4-р шилгарч ирсэн да. За шүүрээ алдаад уурга шүүрээд авсан. За 3 оноотой мөртөө ширгүүлнэ. За бас л бага оноо штэ 3 оноо гэдэг нь. За мөртөө ширүүнээр зөв талаас уургалсан боловч алдаж байна. За Баясгалангийн Ган зэрэг сахтуу 2 оролцож байгаа юм байна. Шүүрээ алдаад
асал уурга шүүрч байна. Саагрун ноттой мөртөө шургуулж байна. 2 мөрийг гаргаж өгсөн. Шар хэрмэр заалтж. Сая эрдний эрдэн тулга. За шүүра алдаж байгаа байна. Уурга шүүргсэн боловч уургын мөр уурганд гарчиж байна. Самартай шургуун дээр нь ганц мөрийг гаргаж өгсөн алгамэр алдаж байна. Садаргийн адуучин чагнаа дөржин бэлгүүн гарч ирж байна. Ташуура шүүрсэн саавурга башуурчээ. Мөртөө шургуун дээр нь ганц адуу гарсан уургалж байна. За нийлбэр нь 15 гоноттой болсон. Савлцын сайхны отхон баяр. За ташуурын дээр нэлээд дутсан морины явдлаас ассан уурган дээр бас дутж байна. Самартай шургуун дээр одоо уургалах ёстой да. 2 адуу гарсан. Алдаж байна. За отхон сүрэнгийн мөнгө жаргал. Сумын аваргад дучинда. За ташуура алдаж байна. Уурга шүүрч байна. Ер байгаа нөтой л штэ. Мөртөө шургуун дээр 3 адуу гарсан. Алдаж байна. Садаргийн адуучин Батсайхны амар дэвшин. За сумын аврагтаа 2 удаа 2 дугаар шилгараад байгаа адуучин. За ташуура алдаж байгаа байна. Одоо унжуулахгүй. Уурга шүүрэн дээр нөлж байна. За мөртөө шургуун дээр нь 2 мөр гаргаж өгсөн. Уурга алдаж байна. За 90 л одоо бүр нэг урддаг авах гэдэг залуу байна да. За Санжибатын мөнгөн хуйг. За ташуура алдаж байгаа байна. За уурга нөгөөдөлтөөс илгэсэн уурга шүүрхтэй гитргийн биеэс авчих юм аа. Мөртөө унаад шууд нөлж байна. За мөртөө шургуун дээр нь 2 мөр гаргаж өгсөн. Дутж байна. Салтан гэрлийн сэрэглэн савсан да. Ташуура алдаж байгаа байна. Уурга нөгөөлтөөс илгэсэн уурга шүүрч байна. Ямар тач. За мөртөө шургуун дээр нь олон адуу гарсан. Тоосол алдаж байна. За мөнгөмөрт сумын сүүлийн адуучин Буянбатын намсраа гарч ирж байна. За сумын аврагтаа тусгай байр шилгарж ирсэн адуучин ташуура алдаад уурган дээр тонгоосонгүй. За мөртөө шургуун дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Зөв талаас аваргалсан да. Алдаж байна. За өнөөдрийн нэмсэн авралдааныг нутаг дээр гардан зохион байгуулж байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын адуучин залуучууд гарч ирж байна. За сүүлийн сум. За сумын адуучдын холбоон тэргүүн Жаргал сайхны насан жаргал Баасан сүхийн Бямдорж 2025 оны Эрдэнэ сумын аварга адуучин Хатанбаатарын Төрвөлд 2019 оны сумын аварга адуучин Батэрдний Эрдэнэт Мөнхбаатарын Оргилолд 2024 оны сумын уран урагш залуу Лавгсрэнгийн Улаанбадарах Гэрэл тодын Очмандах 2024 оны сумын аварга адуучин Дорж чулууны Батсайхан Сумэгийн Баярмагнаа 2014 оны сумын аварга адуучин Батэрдний Баттаваа наргаж иржээ. Өнөөдөр тэмцээн авралдааныг дэг журамтай зохион байгуулалтыг өндөр түвшинд за сэтгэл гаргаж тэмцээн авралдаанаа зохион байгуулж байна. За тэгэхээр сумын адуучдын холбоон дөрвөө Жаргал сайхны насан жаргал адуучтайгаа нийлж үнэхээр холоос ирсэн залуучуудаа баярлуулж байна. За харин тэмцээн авралдааныг ер нь ингэж л сэтгэл гаргаж зохиох хэрэгтэй. За Монголынхаа нийт адуучдынхаа өмнөөс Эрдэнэ сумын адуучдын холбооныхын баярсан тастай илэрхийлье. За Монгол эх орноор та нарыг бүгдээрээ л ингэж харж байна. За бүх залуучууд нь цаашдын тэмцээн авралдаанд өндөр амжилтыг хүсэнгөрөөё. Батсүхийн Бямдорж гарч иж байна. Майду халдсан мөртэй. За ташуура алдаж байгаа маань морины явдлаа зассан уурга шүүрчээ. За 3 ноттой болж байна. Самартай шургуун дээр нь 2 адуу гаргаж өгсөн. Уулцсандаа дутчих байна. За Хатанбаатарын Төрөлд за 2025 оны сумын аварга адуучин уурга шүүрчээ. За 3 ноттой мортой шургуулгана. За мортой шургуун дээр 3 адуу гарсан. Үзүүрийн халзан адуу уургалсан болж хөвшөөлдөж байна. За 2019 оны сумын аварга адуучин Батэрдний Эрдэнэт за ташуура алдаад бас л уурга шүүрч байна. За мортой шургуун дээр нь 4 мөрийг гаргаж өгсөн. Алдаж байна. Мөнхбаатарын Оргилолд гарч иж байна. За уургамраа явуулсан уурга шүүрчээ. За ташууртайгаар уурга шүүрч байна. Ташуура алдахгүй байна.
Загар дэшүүр алдчих гээд идэг залуучууд дэшүүртэйгээр уургаш үүрэхтэр самартай шүргүүн дээр алдаж байна. Явган шүргүүн дээр нь 2 адуу гарсан. За Эрдэнэ сумын адуучдын холбоон дээр гүн жаргал сайхны насан жаргал. За дэшүүр алдаж байгаа маань уурган дээр арайна нэрээ тонгоочлоо штэ. Уурган мөрний хурд нь бас ширүүн байлаа. Самартай шүргүүн дээр бас алдаж байна. За сумын уран уурагч лавг сүрэнгийн улам мадрах. За дэшүүр алдцаа уургаш үрээд авна. За уурган дээрээ дуургын мөр уурган дээр гიშгээд халтарч яадаг чинээ. Бартай шуурган дээр 5 морийг гаргаж өгсөн. Алдаж байна. За гэрэл дотын очмандах. За дэшүүр алдаж байгаа юм байна. Уургаа шүүрч байна. За 3 ноттой мортой ширгуулгана. За мортой шуурган дээр 2 морийг гаргаж өгсөн. За уургалсан боловч алдаж байна. Үг нь гоё уургалсан. Уургаа сайхан өлөгөө татах гэсэн боловч арай гоцроо татчихлаа. За 2024 оны сумын аварга дуучин Дорж чулууны бат сайхан самарыг гоё төдлөгсөн. Сайхан шүүрнэ. Шүүр алдаж байгаа байна. Уурган дээр бас алдчихлаа шүү. Самартай шүүргэн дээр 2 мөр гаргаж өгсөн. Алдаж байна. За сумыгийн баяр мэгнэ. Хээр мөртэй явсан. За шүүраа шүүрж байгаа байна. Уурган дээр ирээд уурга алдаж байна. Самартай дээр байгуултгалтай 2 адуу гарсан зөв талаасаа байгуулсан шар газрыг байгуулсан боловч алдаж байгаа юм байна. За өнөөдөр тэмцээн уралдааны сүүлийн адуучин 2014 оны сумын аварга адуучин Батэрдний Баттава. За дэшүүрээ алдаад уурга бас алдаж байна. Мортой шүргэн дээр нь ганц мөрийг гаргаж өгсөн халзмаараа явуулсан урт уургааж уургалж байгаа юм байна. Тооцоол алдаж байна. За энэхүү Төв аймгийн Зүүн бүсийн авраг шалруу татварчин тэмцээн амжилттай болж өндөрлөж 5 дугаар байранд 100 мод сум яриад Гом сүрэнгийн Батталд 5 дугаараар шалгарч цаашаагийн лиг өнөөдөр тэмцээн уралдааны гардан зохион байгуулсан Эрдэнэ сумын адуучдын холбоон дэргүүн жаргал сайхны насан жаргал шаглыг гардуулж байна. За 4 дугаар байранд Архус сумын яриад Хүрэл Баатрын Намнам баяр шалгарсан. За шагналыг Баян цагаан сумын адуучдын холбоон дэргүүн Долмаагийн Гончиг сүрэн шаглыг гардуулж баяр хүргэж байна. За Баян жаргал сумын яриад Лавгагийн Балдоотар 3 дугаараар шалгарч байна. За шагналыг улсын төвийн бүсийн аварга адуучин Батсайхны Бэхот шаглыг гардуулж баяр хүргэж байна. За Баян цагаан сумын яриад Оргодлын Аранжин Дэмбэрэл 2 дугаараар шалгарсан. За шагналыг уран уурч Мандахын Пүрүү жаргал шаглыг гардуулж байна. За энэхүү Төв сайхан нутгийн Зүүн бүсийн аварга шалруу татварчин тэмцээн амжилттай болж өндөрлөж өнөөдрийн тэмцээн уралдааны тэргүүн байранд Төв аймгийн 100 мод сум яриад Буучин Батчулан шалгарчээ. За шагналыг Төв аймгийн адуучдын холбооны нарийн бичгийн дарга Цэрэн Жамцын Чанцал Дулам шаглыг гардуулж баяр хүргэж байна. Буурал талыг шүтсэн Төв нутгийн адуучид уурга бугуулын шидийг үеэс үед өвлөн хөлөг мордтой хэмрэн хамт өсөж хүннүү их Монголын замыг залгана. За өнөөдрийн тэмцээн уралдааны зохион байгуулсан дэмжин ажилласан бүх хүмүүстээ баярлсан талстаа илэрхийлье. Мориндоо хайртай хүн эх орондоо хайртай гэдэг монголчуудаа оройгоно. За би Төв аймгийн 100 мод сумын залуу адууч Батчулан гэж байна. За өнөөдрийн тэмцээн тэргүүн барьсан баяртай байна. За тэгээ нутгийн зоо олондоо мэнчилгээ дэвшүүлээ. За Төв аймгийн 100 мод сумынхаа нийт ард иргэд өнөөдрийн мэндийг хүргье та. За өнөөдрийн тэмцээнд амжилттай оролцлоо. Тэгээд өөрийгөө сайхан танилцуулна уу? Аль аймгийн аль сумын хэн гэдэг хүн бэ? За би Төв аймгийн Баян цагаан сумын Баян ариг 2 дугаар байгийн Хариат Аргадлын Аранжин Дэмбэрэл гэдэг адуучин байна. За өнөөдрийн тэмцээнд хэдгээр өөр эзэлсэн бэ? Өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ хуваалцвал. За өнөөдөр 2 дугаар байр эзэллээ. Тэгээд манай Төв аймгийн сумдын олон адуучид цугласан сайхан тэмцээн боллоо. За
Өнөөдрийн энэ тэмцээнийг зүүн бүсийн аврагч саллах хатуучин тэмцээнээс өмнөх жил бас 3 дугаар ээлжсэн тийм ээ. За өнөө жилийн тэмцээнд 2 дугаар ээлжтэй өнөг хүртэл явхад бас зааж өвлсөн ижаав нэг багш гэж юм байгаа бах. Тэрний бас нэмээд нутгийн орныхондоо сах мэдлэгээ төвшүүлвэл. За. Би нодлон Төв аймгийн Алтан булаг сумд 3 дугаар байранд орсон. Энэ жил Эрдэнэ суманд ирээд 2 дугаар байранд орж байна. Тэгээд манай аав Сорхөрөнгийн оргодол гэдэг хүн байдаг. Тэгээд манай өвөө нэгдлийн адуунд явдаг байсан. Тэгээд аавыгаа дагаж олон жил адуунд явсан. Ер нь тэгээд удмаараа л адууч уулсууд. Тэгээд Баянцагаан сумынхаа нийт нутгийн ард түмэнд өнтөө сайхан өвлжиж хавартаагаа мэд сайхан золгохыг мэдчилгээ төвшүүлье. За баярлалаа. Дараагийн тэмцээнд нь өндөрөөс өндөр амжилт өгье. Тэгээд Монгол Улсын авраг хатуучин цол тэмдгийн хүртээрээ. За, ерөөлөөр болгоо. За өнөөдрийн тэмцээнд амжилттай оролцсон сайхан шагнал тойрон шалгарлаа. Тэгээд өөрийгөө танилцуулаад намайг хүрл дотрын намнан баярлалаа. Тэмгийн дэлгэрэн сумын угуул Төв аймгийн арах ус сумын яриад. за өнөөдрийн тэмцээний сэтгэлээ хуваалцвал өнөөдрийн тэмцээнд хэдүүр шалгалсан бай. Өнөөдрийн тэмцээнд 4 дугаар байр шалгарлаа. Тэмцээн зохион байгуулалттай маш гоё болж байна. За өнөөдрийн энэ сайхан амжилтанд хүрэхэд бас нөлөөсөн багш гэж юм байгаа бах те. Ижи аав Илгэн сад нутгийн зоолондоо сайхан мэдлэгээ төвшүүлвэл. За манай аав Чанжтэй Хөрлбаатар гэж хүн байдаг. Малын эмч хүн. Тэгээд одоо ингээд амьдарч байгаа арах ус сумынханда энэ өвлийг өнтөөд аваад хавартаагаа мэд сайхан золгохыг хэлээ. За баярлалаа. Хөшөөлө тэмцээнд амжилт гаргаж Монгол Улсын авраг хатуучин хэмээх эрхэм золонд өргөн өрөөл өргөё. За баярлалаа. За сайн байцгаана уу. Намайг Төв аймгийн Баянжаргал сумын яриад Савсрынгийн бол дотор гэдэг. За өнөөдрийн тэмцээн өргөн дэлгээ сайхан боллоо. Нутгийн ахнаар сайн байна. Нутгийн зам болондоо мэд төвшүүлье. Өнөөдрийн цагаан тэмцээнд амжилттай оролцож 5 дугаар байрны шагнал хүртлээ. Тэгээд өөрөө аль аймгийн аль сумын хэн гэдэг хүн өөрийн цагаан танилцуулаарай. За Төв аймгийн 100 мод сумрээд Гомсронгийн Баттуулд гэж одоо залуу адуучин залуух та залуу адууч байна. За өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ хаваалцвал өнөөдөр хэд орсон бай? За өнөөдрийн одоо 100 гол адуучинд бас 5 дугаараар эзэллээ. Сэтгэл өндөр байна уу гэдэгт. За өмнө ямар тэмцээнд яаж оролцож ирсэн бэ? За өмнө одоо хамгийн том гэх юм бол 2023 оны аймгийн аврагта 3 дугаараар эзэлж байлаа. Тэрнээс хойш одоо жижиг сажиг зөндөө байгаа дөө гэдэгт. За өнөөдрийн энэ тэмцээнд бас амжилттай оролцож энэ сайхан давцсан төрхийг өргөд бас нөлөөлсөн. Энэ мөр ургал хэрдмийг бас заа зөвлөсөн багш гэж хүн байгаа бах. Мөн нутгийн зоон олон түмэн үргэлж тусалж юмддаг бас ахтуу амраг садандаа бас мэдлэгээ төвшүүлвэл. За одоо нэг одоо ургын эрдэм сургасан манай хоёр ах байдаг юм аа. Төв аймгийн Сэргэлэн сумраад Сүрэнжин Баасанхүү. Хоёрбаатарын гам эгмэр гэж манай хоёр ах байдаг юм. Тэр хоёрын заа зөвлөснөөр л одоо ингээл ургал сургаал. Дөөдөл явж байна даа л гэж хэлье да. За нутгийн зоон олон мөн одоо тэгээ сайхан үлжээд уран авиртагаа учрын золгохын ерөөл өргөдөө л гэж хэлье да. За баярлалаа. Дараагийн тэмцээнд өндөр сонж амжилт хүсье. Тэгээд Монгол Улсын авраг хатуучин гэсэн эрхэм золонд төргийг ерөөл өргөе. За баярлалаа. Та бүгдээ ажил амжилт бас. Азаргал сайн бүхэн өгсөн ерөө. За ингээ өнөөдрийн зүүн бүсийн авраг хатуучин шалгаруулах хатуучин тэмцээн маань сайхан боллоо. За би ингээ Төв аймгийн ерөнхий нарийн бичгийн дарга хийгээд 4 жил болж байгаа. Бас тэрний хажуугаар 2 сум тэргүүлээ Сэргэлэн 100 мод 2 тэргүүнийг хийдэг байгаа. Тэгээд Сэргэлэн сум дээр энэ 100 аймгийн аврагаа хийгээд өргөн дэлгэр сайхан хийсэн. За ингээ зүүн бүстэй 2 сумынхаа хатуучтыг авчираад за ингээд өнөөдрийн шагнал 5 байрыг 1-р байрыг 100 мод сумын Батчулган маань шагнал 5 дугаар байрыг Гомсронгийн Батболд маань ингээд 2 шагналт байрыг эзлээд ингээд өргөн дэлгэр сайхан тэмцээн боллоо. Тэгээд нийт Төв аймгийн хатуучин залуустай өргөн дэлгэр Монголдо үнэтэй сайхан өвлжөөд уран хавартагаа инх минь золгохын ерөөлийг өргөн төвшүүлье. Çin
шуудан давхаад ямагхан чинийхээ ашаараа гайхуулчд явна бичээ. Монгол адуучин entertainment. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Хушхан брэнд эрүүл хүнсээр дэлхийг дайлна.